Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би туштай танилцуулъя. Агаар 6 настай. За, гоё нэр өгсөн байж тийм миний үд тийм ээ. Ямар нэр өгчөө? Агаар гэдэг нэр өгчлөө шүү дээ. Агаар шүү дээ миний үгийн нэр чинь тийм ээ. За, агаар шүү үл мэдээ. Гэтэ агаар гэдэг бас гоё үг тийм ээ. За, өнөөдрийн энэ нэвтрүүлэг маань бол бас зүгээр нэг одоо нэвтрүүлэг биш тийм ээ. Хүүхдийн баяр. Баярын нэвтрүүлэг, хүүхдийнхээ баяр зориулагдсан нэвтрүүлэг тийм ээ. Тэгээ энэ одоо хөөрхөн нэвтрүүлгийн маань чимэх гээд хүрээд ирсэн хөөрхөн жижигхэн агартаа хүүхдийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. За, өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо бас биднийг дэмжиж байгаа ивент гэж байгаа бас байгууллагын гоё бэлэгтэй тийм ээ. Юу байна үл мэдхээ ширээн дээр? Жуус байгаа шүү дээ тийм ээ. Миний хүн жуусыг мэдэх үү? Мэдхүү. Хүүхдүүд бүгдээрээ мэддэм байх. Харин томчууд мэдэхгүй байж магадгүй учраас их чинь жоохон зарлал хийгээдхий. За юу. Монс хүнс гэдэг одоо компанийн маань өнөөдрийн манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа. Тэгээд хүүхдүүдийн маань баярлуулахаар энэ сайхан ундаануудаа авчирсан байгаа. Энэ шүүснүүдийн гол онцлог нь гэвэл одоо тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн биед зохимжтой гэж ингэж хонот 30-аас 40 мг ийм витамин С-г авсан байх юм бол витамин С гэж мэдж байгаа тий? Хоёлаа юу илээ витамин С? Мэдгүй мүү? Юу илээ үл мэдхээ? С витамин. Яадаг вүлээ? Хүний дархлааг сайжруулж Дэмжин. Тийм, дэмждэг. Хүний биед сайн юм витамин байхгүй юм миний хүү. За юу. Тэгээ энийг уухад тэр витаминаа авчин дээрээс нь сахарын агуулмж маш бага, тийм ээ? Сахарын агуулмж маш бага. Ийм одоо элдв химийн бодис ороогүй ийм сайхан шүүсийнхээ дээжээр манай өнөөдрийн хүүхдүүдийг баярлуулж байгаа гэдгийг зарлахад таатай байна. За одоо ингээд гурлаа яриагаа эхлэе. Миний хүүчин түрүүчийнхээ нэвтрүүлгээр нэг сайхан дуу зохиосон, тий? Гурлаа гоё сайхан дуудуулсан. Дээрэс нь миний хүүчин ямар хүүхдүүд ухаантай байдаг гэж хэллээ? Нүдний шилтэй. Нүдний шилтэй хүүхдүүд ухаантай байдаг гэсэн. Тэг үнэн байна уу ер нь? Хараад байхад? Үнэн. Чи улам л ухаантай болоод байна уу? Яаж мэдэгдэж ин тэр нь? Та бодоод л энэ улам сайн бодоод байна уу? Ээж нь сайн уу миний үгүй? Сайн. За, ээж нь юу ээж нь? Хэн блэ миний үгүй ээж нь? Сувд Эрдэнэ ээж нь. Эмч хийдэг гэсэн тийм ээ. За, юу ээж нь ажиллаа хийж гэнэ үү? Хийж байгаа. За, аав нь хэн гэдэг лээ? Амар цагаал. Амар жаргал аав нь бас эмч үлээ. Нүдний эмч. Нүдний эмч. Тэгээ чи юм ганган нүдний шилтэй байгаад байгаа маа да ер нь. Би бас ятад явцсан гэсэн. Нэрээ юу? Хэцтэй хайнаа. Пөөх юм гоё юм руу явжээ. За тэ сонь сайхан юу байна тэр хавар? Хамгийн таалагдсан юм юу байна? Тэр газар юу нь? Модон нуу, усан нуу, цэцэг навчин нуу. Байр нуу, Коконат гэж юу гэдэг мэдхүү л мэдхэ. Мэднэ. Юу юм? Амар хатуу. Тэгээд нөгөө алах байдаг штэ. За. Алах барахгүй дээ. Амар хатуу. Алахаар барсан. Ятад хүмүүстэй олон газарнуудтай их хүмүүстэй болохоор. За. Тэгэхээр алахаар барчт юм уу? Хүчтэй. Хүчтэй юу? За. 2-3 цохол ингэж хагалцдаг. За, гурлаа ингээ өнөөдөр штэ. Маш их олон зочинтой. Нөгөө нэг бид нар ингээ янз бүрийн булан хийдэг штэ. Тэгээ булан өнөөдөр байхгүй тусгаар дугаар юм чинь. Тэгэхээр одоо гоё одоо том ах эгч нар ирэхгүйгээр манай найзууд хүүхдүүд өнөөдрийн нэвтрүүлгийг чимнэ. Тийм учраас олон сайхан найзууд ирэх учраас эхлээд одоо нэр таярыг ундаагаараа дайлахаа марчжээ. Яана. За ундаагаа уучих тий. Алийг аваад уух юм миний хүн нэг ундааг нь аваад уугаарай. Тэгтээ би хэлж байгаа шүү. Битээ үл мэдэх шиг нэг амьсгалаар уугаарай. За юу багаар уугаарай. Үл мэдэх ер нь бол нэг амьсгалаар ууд юм байлээ. За миний хөө харж байгаа л уунтааг нь авах юм уу? Би дүүрэг нэг амьсгалаар уужсэн. За эн чи юу тань? Гүзээлгэнтэй. Уухасаа өмнө сэгсэр гэж хэлээ шүү заавар дээр нь. За сэгсэр дүү. Зөв тэр үл мэдхээ ийм мундаг штэ хүүхдүүд айлын хүүхдүүд ингээ гэрте очиж уудаг байхгүй чам шиг тэр дорн аваад. За тэгээ. За чамааг ууж авах хооронд би зочноо хэлчихье заа юу. Одоо биш тэ маш сонин зочин хүүхэд ирнэ.
Тэгэхээр н бүгдээрээ уулзаж уулзраад яг ямар учиртай ингэдгийг та нар нөгөөнийг Лего гэж мэдхүү? Юу ээ? Тоглоом. Эвлүүлдэг юм блокнот. Тийм, миний хөө тэгж үдсэн тэргээр эвлүүлдэг үү? Эвлүүлдэг. Аха, чаддаг уу? Хамгийн том хийсэн юм нь юу вэ? Би уралдааны машин хийжсэн. Уралдааны машин чи Би болохоор G class. G class гэдэг нь юу юм? Ягаан өнгөтэй G class машин. Хийсэн юм уу? Оо, мундаг юм аа. Тэгээд заримуд нь солилцсон. За яа дээ. Тэгээд тэрээс зүгээр хав болоод ээж нь хайцсан. Оо, нүлээгөөгүй. Яаж байгаа юм бэ? Тэр чи одоо хамгийн чухал юм хийж болдог. Чиний наад ухааны чинь бүр хэд дахин нэмж болдог. Агуу юм байлээ шүү дээ. Одоо нэг хүүхэд орж ирээд чамд яг батлаад өгнө энийг заа юу. Чи сайн асуугаараа сураарай заа юу. За, ингээд зочноо өрий. Ийм ажил байдаг юм уу? Тадан. За, ийм мундаг хөрхөн хүү хүрээд ирсэндээ манай өнөөдрийн нэвтрүүлгээр миний хөөргө танилцуулах уу, их чинь танилцуулах уу? За өөрийгөө чи танилцуулчих. Наваг Дархан уул аймгийн ерөнхий бүслэсийн оюуны ирээдүйд зохицсон сургууль зордог. Мөнхс үл гэдэг. За миний хүү чинь хаана яваад ийм гой гой юм сурцсан блэ? Сургуультайгаа. Сургалт ямар сургалт байлаа? Эрдэмэстэймгийн нөгөө робот зохион бүтээгч дураа. За тэр сонсож гин үү? Робот зохион бүтээгчдийн ийм сургалтанд оронгуудаар дээгөөр ийм хийж болдог байх нь ш. Тэг чин чи яасан? Ээжтэйг амт аваачаад хогийн сав руу хайцаа. За тэгээд миний хүч одоо яаж юу авцраа тавьчих юу? Энэ одоо ямар ид шидтэй зүйл вэ? Энэ цаасан дээр тавьж байгаа робот бол ингээд зурдаг. За энэ нь болохоор юм бүжиглэх шиштэй нөгөө дайгаад ингээд яг дуу тавхаар гоё. Өөрөлд рок дуучин юм байна тийм үү? Ааха. Тэгээд миний энийг одоо ингээд зүгээр легогоор хийцэн үү? Аха. За хэдийн хугацаанд яаж хийсэн? Энийг бол байгаас бараг 30 минутын дотор л хийсэн. Харин энийг бол 2-3 цагийн хооронд хийсэн. Үл мэдгээ 30 минутанд талаараа ийм зурдаг ийм төхөөрөмж хийждэг байх нь шүү дээ легогоор. Ааха энийг болохоор 3 цаг. Тэгтэл бас хурдан байна тий. Би чамайг бас нэг ингээ харж ирсэн л да чи ингээд нэг юм ингээ аваад байгаа нэг юм машин хийцэн байсан тий. Тэр нь үлдсэн өө чи бас ингээл хийнгүүтээ буцаагаад салгаа ичт юм уу? Жишээлбэл робот хийлээ гэж бодох тэрийг ингээд буцаага салгаад байр нуугаад тэгээд дахиад шинэ робот хийдэг байхгүй юу? Харамсалтай биш үү? Ингээ ийм гоё юм хийж буцаагаа салгачаар салгасан жилдээ илүү гоё робот хий. Тийм байна те. Улам илий. Тэгээд одоо чи энийг өөрөө сэтгэх юм уу? Эсвэл ингээд ингэж хийж болдсон байна гэж юмнаас харж байгаа хийж тийм үү? Ер нь сурчвал тэгээ өөрөө хийж эхэлнэ. Өөрөө хийж эхэлнэ. Одоо энийг бол чи яг өөрөө зохиосон уу? Ямар мундаг юм бэ? За, миний хоёр дуу асуух юм байна. Асуугаараа үл мэдхээ. Байхгүй юу аман ангац байхгүй. Одоо яана юм хийд юм уу гэд. За тэгвэл ичидээ нь үзүүлээ. Тэгээ үзэх үү гурлаа. Яадаг юм бэ харъя. За. Наад өвөр дээр байгаад энэ пад нь бол хэрэгтэй юм байна те. Ингэхээр яаж байгаа? Энтэйгээ холбогдож байгаа юм уу чи? Тэгээ код өгч чинь. Код хийдэг байх нь шүү дээ. Миний хүү очиж та харуул хар. Яаж хийдгийг. Харж гин үү? Төхөөрөмжөөр хийд юм уу? За тэгээ хар. За чи голлооч тавьчихлаа уу? Голлооч тавих юм уу? За ингэсгээл л хойлоо. За. Юу зурч байна чи? Цэцэг зурч уу да? Тийм ээ. Ингэсээр явж байгаа нэг юм амар гоё хэлбэртэй дүрсгтэй дээ. Дүрс бий болд юм уу? Эн чи ингээд дээ штэ бас харж байхад яг нэг газараа зурдгүй юм байна те. Арай жоохон ингээ холдоод байгааг харж яана үл мэдхээ. Тийм. Зүгээр тэгвэл цэцэг биш бүр айгүй гоё хэлбэртэй дугуй болчлоо тийм үү? Тийм. Гоё юм. Ямар мундаг юм бэ? За одоо үзэж болох уу? Хүүхдүүддээ үзүүлдэ яг юу хийснийг үзэгч хүүхдүүддээ үзүүлчихье. За тэгээд ийш. Тэр хараа. Энэ яг тэр нэг толбууд нь болохоор нөгөө үзгээ гаргаад тавьчихаар нэг тод болчлоо тий. Тэгээгүй байсан бол ийм гоё ийм дугуй улаан энийг одоо юу хийсэн гэж чи бодож ин өөрөө сэтгэж ин энийг. Энийг хүний бие дотор байдаг нэг эсийн тогтолцоо байдаг ч тийм. Хүний биед байдаг эсийн тогтолцоо ямар гоё тайлбарлалт юм байлээ. Их чинь нэг харъя да. Одоо ингэж их чинь ойлгож ин хараа. Одоо хэрвээ дахиад чи зохион бүтээвэл хоёр жишээлбэл харандаа өнгөнгийнхий гэж жишээлбэл цэнхэр өнгийнхий хийгээл улаан нь ингээл яваад арай жоохон наашлуулангуудаа цэнхэр нь яваад ингээ бараг солонгийн 7 өнг хийж болох юм биш үү?
Тэгээ бүр цэцэг энтер хийж болох нь байна те. Бүр дараа нь зураг зурж болох нь байна. Жишээлбэл үлмэтхий зурчих нь байна зүг үү? Яста мундаг юм а. Чи харж гинөө маргада. Чи легогоор юу хийж болдгийг ойлгов уу одоо? Ойлгосон гинэ. За зүйтэй. Энэ одоо мундаг рок дуучныг сонсох уу одоо гурлаа. За болцсон уу? Тоглолт. За. Ой чи бид нар дуулах хэрэгтэй юм шиг байна тийм үү? Аль дуу урдхан шиг. Юу хэлээ? Дуу байгаа юу? Байхгүй мó эн чин. Амина эвербе. Hey. Амина эвербе. Hey. За. Бас ингэ. За ястаа мундаг. За тэгээ миний хоёр дүүд ингээ хилээд өгөөч. Яаж энийг хийвэл миний дүүнэр ингээ миний дүү шиг юм мундаг болох бол Одоо жишээлбэл байгаас тийм яаж ингээ хөдөлж байгааг нь харчвал жишээлбэл араа робот хийхэд байгаас тийм мотор маш чухал. Мотор ингээд аливаа нэг юмс хөдөлгдөг. Жишээлбэл байгаас энэ нэг мотор байгаас тийм энэ мотор энэ жижиг араагаар энэ нараа хөдөлгөж тэгээ энэ явсаар энэ хараа хөдөлгөж тэгээд тэр энд жижиг шараараа хөдөлгөөд тэгээд энэ араанаас ингээ хөдөлгөөд ингээ зураг ингээ зурж байгаа. Боловсрах. Хамгийн чухал нь бол мотор юм байна. Тэгээд дараа нь болохоор араанууд юм байна тий. Одоо энэ юмнуудаа хөдлөгдөг мөн үү? Гэхдээ хөдөлгүүр нь байхгүй бол тэгээд ажиллахгүй гэсэн. За ойлгосноо үл мэдхээ энэ хөдөлгөөнтэй юм лего тоглоом хийхийн тулд бол хамгийн эхлээд мотор гэж юм хэрэгтэй байна. Одоо энтхий моторыг олоод чи үзүүлдэ ахта үнэн байна уу зүг байна уу хэлдэ аль нь мотор гэж. Тий миний хөө хардаа аль нь мотор юм шиг байна аль хэлээрэ. Энэ мөн үү? За энэ мотор тэгээ дээрээс нь араанууд байдаг байна шүү дээ тийм ээ. Энэ мотор ингээ эргэж байгаа үедээ холбоогоор холбоод энэ робот ингээ хөдөлж байгаа байхгүй. Ойлгосноо миний хөө. За. Одоо ойлгож байна уу? Тэгэд энэ эвлүүлгийг нь бол чи мэдж байгаа тий? Ийм лего дээр чамд байсан мэт дээ. Тэгэд одоо манай агарч одоо ингэ 6 настай. Манай үйл мэдгч чинь 7 настай тий миний чи 7 6 настай хүүхэд энийг одоо хийхэд хэцүү юу болох уу? Юу н сайн ойлгоо авчвал юу амархан. Амархан уу? Танад сургалтын төвд манай дүүнэр шиг юм жижиг хүүхдүүд байгаа юу? Байгаа. Тэд нар тэгээ хийж байгаа юу? Хийж байгаа. За тэгвэл ер нь бол сайн багшаар заалгаад юм уу өөрөө сонирхох юм бол хийчих юм байна тийм ээ. Хамгийн ихэнд бол номноос хараад юм хийж эхэлнэ. Гэтэ тэрний амар том. Хоёрдугаар шатанда юм кодоор ингээ бичээд яг ийм хөө төрлийн автоматар код бичнэ гэдэг чи одоо бүр компьютер дээр код хийн гэсэн үг үү? Миний хөө компьютер дээр код гэж ойлгож байна уу? Дараа нь бүр өөрөө зохиогоод бүр робот юм. iPad утсан дээр ингээд код хийн. Тий штэ тий. Тийм бүр хичээл байт юм байл ш зарим сургуульд код хичээл гээд тэр мөн үү? Мөн. За ойлго. Дөрөвдүгээр шатн дээр бүр лего биш бүр том робот тэрнгээр ингээд кодчлоод өдөрдөн. За одоо чи тийм болох юм уу? За чиний одоо ирээдүйд ингээ бодож байгаа зорилго мөрөөдөл чи юу вэ? Минийх одоо юу бүтээхийг бодож байна ер нь яа? Зохион бүтээч болоо альва хүмүүсийн ажил ингээ хөнгөвчлөө. Чи хоёр манай энэ нэвтрүүлэгт чинь нөгөө ийм ажил байд юм уу гэдэг булан байдаг штэ. Тэр энэ булангаар манай найз иж байгаа. Тэгэхээр ийм зохион бүтээгч гэдэг ажил байдаг байх нь байна тийм үү? Миний үчи том болоод зохион бүтээгч болох нь байна штэ. За энэ сайхан мөрөөдөл биелэх болтугай дүүдээ ирсэнд маш их баярлалаа. За ингээд дүүдээ Монс хүнсийнхээ ах эгч нарын энэ 50-тай байгаа гоё ундааг. Тэгээд хамгийн гол нь шүү дээ энэ компани ах эгч нар нь шүү дээ миний дүүг сайн одоо энэ ундаагаа уугаад ханиад том уу битгий хүрээрээ өндөр дархлаатай байгаарай. Тэгэхгүй бол одоо том робот бүтээх нь вэ шүү. Эрүүл байх хэрэгтэй шүү гэж загсан шүү. За юу. За тэгээд энэ Cat Fruits-ийн ах эгч нар нь бас жимсээ эдэрээ. Тэгвэл эрүүл байна шүү. Том өндөр болно шүү. Улан ухаан сон шүү гэж хэлсэн шүү. За юу. За тэгээд ингээд дүүдээ энэ бэлгээ өгье. Миний хөгөөгөө дэрэгчтэй. За онцраад гялал заад робота Jupiter гар руу нисгээрэй. За юу. Үнсэгч. За одоо харин миний хөөсөөч нэвтрүүлгээ дараачихаа хэсэгт оръё тийм ээ? Би мэднэ. За. Би мэднэ. За. Ийм хөрхөн хоёр охин хүрээд ирсэн байна да үл мэдхээ. Ямар учиртай хүрээд ирснийг мэдэж гин үү? Ойлгож гин үү? Ой тогтолтой. Чи яасан сонсож юм уу намайг ярьж байгааг?
Баригдсан байна шүү дээ бид нар. За зочдоо би танилцуулъя. Миний одоо та хоёрынхоо гуншиг хэлэх гэж нэлээ нэг ой тогтоолтоор хамгийн сайн учраас багталж магадгүй шүү. Манай Номин Эрдэнэ ой тогтоолтын Азийн авраг их мастер. Манай оюун Эрдэнэ олон улсын их мастер, өсвөрийн хоршой дэлхийн авраг. Зөв хэлсэн үг чинь. За хоёр дүүдээ юуны өмнө хүүхдийн баярын мэндийг хүргэе. Тэгээ манай энэ нэвтрүүлгийн тусгай дугаард зочноор оролцохоор хүрэлцсэн маш их баярлалаа. Мэдээж одоо сурлага гээд ой тогтоолтын дасгалууд гээд тэмцээн гээд маш их завгүй байдаг баг. Ой тогтоолтоор миний хоёр дүү хизэнээс яг яг чухалчилж анхаарч судалж ажиллаж эхэлсэн бэ. Бид хоёр анх нөгөө 2019 оны 100 нөгөө Монголын оюун ухааны академийн хөтөлбөрт анх явж исэн. Тэгээд яг 1 сар яваад тэгээ цаашаа ер нь тамирчин болох ирээдүйтэй байна гэж ойлгоод тэгээ цаашаа 3 сарын хугацаанд хичээлээ. Тэр чи яа тийм олон хүүхдүүд явж байхад за энэ хүүхд бол тамирчин болно гэдгийг бол мэддэм байх зүг. Ер нь бол багш нар нь ингээ хүүхдүүдэд харж байгаад ер нь бол чи ирээдүйтэй юм байна. Цаашаа явах юм бол гэд ер нь бол зөвлөдөг. Тэгээ хүүхдүүд нь өөрсдөө хичээлэх юм бол цаашаа тамирчин болж чадна. Өөрөөр хэлбэл энэ ч одоо нэг чадвар байгаад байна та хоёрт бусдаас арай өөр. Тэр нь яадаг чадвар? Бид хоёр болохоор анх тооёо хөвгт хөгжлийн хит тамирд явдаг байсан. Тэрэндээ ингээд сампан болон дой тогтоолтын хоёр юмтай. Тэгээд дой тогтоолт нь болохоор илүү ингээд өдрөө алга янз янзын үг цээжилдэг, хөдөр цээжилдэг тиймэрхүү аргуудтай тоо бодог гэсэн. Баггүй юу? Бид хоёр тэгээд тоо бодож байгаа сонирхолгүй байсан. Жоох яг энэ хоёр шиг байхтал явдаг байсан. Тийм болохоор зүгээр нэг хөгжилтэй аргаар одоо үг мөг цээжих амар сонирхолтой санагдаад тэгээд ингээд судлаад үзсэн чинь ой тогтоол гэдэг зүйл нь байдгийг мэдээд нэг ахтай байдгийг мэдээд тэрэнд нь явж эхэлсэн. Яг бид хоёр яг таарсан аргатай яг ингээд бид хоёр тохирсон санагдаад бид хоёр амар ингээд дурлаж явж исэн. Тийм үү? Тэгээд ой тогтоолт за хүзэр гэхэр чинь би шууд миний хүзэр тоглолтол доо би сайн ийм зүйл бэлдсэн байгаа. Тэгээ миний хоёр дүү чинь нөгөө жижигхэн одоохондоо ой тогтоол гэж юу яриач байгаа юм. Би бүр ойлгохгүй болцсон байгаа хоёрыг хэдүүлээ жоохон ойлгомжтой аргаар ойлгуулъя гэж бодож байна тийм ээ. Тэр энэ бол одоо та хэдийн хувьд хүзэр бол маш их ой тогтооход хэрэгтэй зүйл байд юм байна гэж ойлголоо. Зөв үү? Их хэрэгтэй зүйл юм байна. За тэгвэл манай хоёрт одоо ингээд зааж болох уу ой тогтооход эсвэл үзүүлж болох уу ямар нэгэн сонин үзүүлбэрийг үзүүлээч гэж хүсье. Үл мэдхгүй хүзэр гэж юу гэдэг. Йоо манай найз өштэй бүгдээрнгийнх нь нэрийг мэднэ гинэ. За хамгийн энэ гарч байгаа энэ юу юм тэгвэл? Төг. Оо сайн байна. Нэр мундаг юм байна те. Yes. За тэгвэл яг энэ байдлаар ингээд та хоёр 10 үзэр аваад тэгээ бид хоёрыг ингээд хоёр шиг нэрлээ дөрвөлжингийн туг дөрвөлжингийн 10 гэд хэлээ та хоёр зүв байна уу буруу байна уу гэд харчихсан юу. За эндээс ингээд хүссэн 10 үзрээ ингээд авчих тоолоод авчих. За миний хөө тоолж байгаа болно. За хоёлаа тоолоод хамтдаа авчиж тэгвэл энэ хоёрыг жоохон хэцүү газраас нь авч авч болно шүү. За ингээд дуртайгаа голоос нь авч болно. Үл мэдэх бас тэгэрэй минийх. За болчлоо бит хоёр. Үл мэдэх болцсон уу? Болохгүй. За. Одоо яах ёстой манай? 10 хөдрөө бид хоёрт өгөөд та хоёр доо хэдэн секундэд чийлж болно. Ер нь хэдэн секундэд танаа чийлүүлмээр байна? 1. Нэг гэхэр чи нэг л тоолч штэ. Тэгэхээр за 5 болно. Миний хоёр хүү харуулангуудаа 5 тоолох нь байна штэ. Ингэж барих уу манай Бид хийж. хоёр өөртөө бариад ингэж хийж байгаа шүү. За ойлголоо. Тэгээд яг энэ дараалал зөвсөн ч болно. Энэ дараалал. Үл мэд манай оюун эрдэнэ дөгөөрэй. За ингээд одоо гурлаа байна штэ. 5 тоол шүү. За тэр хооронд манай хоёр харах нь байна штэ. Тэгээд дуусан гут нь чи Номын эрдэнээс аваад чи оюун эрдэнээс авах нь. За юу. За. Толлоо. 1 2 3 4 5 За болсон. За. Яг дараалал нь хэлье. Яна ингээд за энэ дараалал байгаа тий. За одоо бид нар яах ёстой вэ? Одоо камер руу оруулаад бид хоёр нэг ширхгээр нь шууд хэлье. Одоо ямар бид нар камер руу харуулхад л болох уу? Тийм ингээд нэг нь аваад үзүүлээд авах. Ингээд арталтан тавиал тийм тэгэл үзүүлж болно. За тэгвэл ингэж яагаад эхлэе тийм ээ. За эхний үзэр бундын тамга. Дөрвөлжингийн 8. Гэлийн ноён. Үлдэх болоогүй. Чи болоог байгаа. Гэлийн ноён, цэцгийн боол, бундын боол, гэлийн 9, цэцгийн 8,
дөрвөлжингийн хатан, гэлийн тамга. Тэгээд дөрвөлжингийн 2. Энэ хоёрын дөрвөлжингийн 2 гэлийн тамга тийм хоёрын солигдсон юм те. Хөхтөө солих. Битээр сэлчгүй яач мэдгүй. Тийм. Ямар мундаг юм бэ? Үл мэдхээ чи өөрчлөө хийсэн үгүй юу? Яг зөв. Дөрвөлжингийн 10-аас эхэлчихсэн. За миний хөө одоо энэ нэгчтэй үзүүлэхгүй шүү дээ. Зөвхөн камер руугаа үзүүлээд яг над шиг суглаад байгаарай. За дөрвөлжингийн 10, цэцгийн 7, гэлийн 3, бондын 10, гэлийн 5, Харуул. гэлийн 7, цэцгийн 5, гэлийн 4, бондын 9, бондын 7. Ой. Яста мундаг юм байна. За ямар байна хүүхдүүдээ? Ингэж чадах уу? Та хоёр чадах уу? Аа би тэгвэл та хоёрыг одоо шалгана. Бэж. Би та хоёрыг шалгана заяа одоо. Хамаагүй. За одоо манай хоёрыг харж байгаа манай хоёр ч бас мундаг тогтоон юу ярьж байгаа юм тэгж яриул. За үлмэд хэнийг барьж байгаарай. Одоо бид нар 5 тоолно шүү дээ бид 3. Миний хүү энийг барьжээ. За одоо бид нар 5 тоолно. Та хоёр хараад хоёрд юугаа хүдрөө чэйжлээ. Дараа нь хоёр их чинь та хоёрыг шалгах шүү. За юу. За эхэллээ. 1 2 3 4 5 ямар мундаг юм бэ? Чэйжилсэн юм уу? За, намын дөг. За, намын үзүүлээрэ камер руу. За. Юу? Гэлийн туг. Биш ээ. Үлэт хэл. Дөрвийн туг. Дөрвийн туг. За, нөгөөх нь. Хоёрын талбай. Хоёрын талбай. За. Болох ч л байна ер нь те. За, манай хоёрт нь одоо энийг аваад камертаа үзүүлээд миний хөө хэлээрээ юу. Тэгтээ хоёрт нь үзүүлэхгүй штэ манай найзууд. За, чэйчсэн хэлээрээ юу илээ ихнийх нь? Дөөшгийн 7. Дөөшгийн 7. Нөгөөх нь. Гэлийн 8. Үгүй ямар хөөх юм бэ чи. Мундаг байна уу? Мундаг байна. Ирээдүй байна уу манай хоёр? Ирээдүй байна шүү. За үнэхээр тэгтээ хоёр их чинь мундаг байна те. Тийм олон юуг яаж ингэж хэдхэн хоромж чэйжлээд бүгдийн хойноноос нь дараалаар нь хэлж байна. Энийг одоо хийхийн тулд ингэж одоо сурахын тулд ер нь хэр удаан давтах хэрэгтэй бол? Ер нь бол 52 хүзрийг баг хүн хичээх юм бол баг нэг өдөрт баг чэйжилж сурна. 52 үзрийг үү? Тийм одоо нэг багц үзрийг гэсэн үг. Ингээд нэгд орно уу? Тийм. Тэгээд ингэж чэйжлэнэ гэж. Аргачлалаа судах юм бол баг Чи бас чэйжилсэн юм уу? Чамд ер нь би 10-ыг өгдөг байжээтэй 2-ыг биш тийм үү? 3 настай хатад чижилсэн. 3 настай байхдаа юу? Пүүх аргагүй нүдний шилтэй те манай ухаантай л да би мэднэ л дээ агарыг. Би баг 2 настайгаас зүгчгэлсэн. Оо ёо чи хэлгүй яасан тэгвэл яг та гурвыг хамтд нь суулгаж байгаад хийх ёстой шалгах ёстой байсан байна тийм ээ. За хоёр дүүдээ маш их баярлалаа оролцсонд. Тэгээд өндөр том одоо амжилтыг гаргана гэдэг нь ойлгомжтой байна. Амьдралынх нь одоо тэр ажил төрлийн авьяас бэлэг нь ундрна гэдэг нь бол ойлгомжтой байна. Хамгийн гол нь одоо их чинь өөрийнхөө зүгээс эрүүл байгаарай гэж хүсье. Тэгж яхад миний дүүнэр бол хөрөхгүй одоо амжилт байхгүй гэж би бодож байгаа. Тэгээд мэдээж одоо энэ нэвтрүүлгийг ивент тэгж байгаа Монс хүнсийн ах эгч нарын нь өгж байгаа энэ бэлэг их чухал юм байна гэж би бодлоо. Яагаад гэвэл та хоёр мэдэх үү те энэ ундаг. Тийм ер нь бол хүүхдүүд манайхан бүгдээрээ мэддэг. Тэгээд энэ ундааны гол одоо чухал нь юунда гэвэл С витамин гэдэг одоо дархлааг маш сайн дэмждэг гол одоо амин дэмтэй. Тэгээд дээрэс нь одоо ханиа тамуу өрчүүл одоо хэцүү үсэ. Ер нь бие өвдөхэд бас ингээд юмд оролцоход хэцүү болчдгоогүй юу? Тийм ер нь бол эрүүл ээжижлэх юм цээж. Эрүүл ээжижлэх чинь яг тарих ажиллахгүй. Тийм. Миний дүүнэрийг ханиа тамуу битээ хүрээрээ дархлаагаа үргэлж дэмжиж яваарай. За тэгээд одоо үргэлж эрүүл байгаарай. Монголын нэрийг өндөр дөргөөрэй гэж өрөөгөөд тэгээд одоо бэлэг бэлдсэн байгаа. Бас өөр сайхан бэлгүүдээр дүүнэр та сэтгэлийн бэлэг барья. Хүүхдийн баярын мэнд түргээд. За нэг эмигээс ирээд бэлгээ аваарай гэдэг шиг тэгээ имэн сууж миний дүүнэр ирээд аваарай заяа. Энэ саяны хэлсэн онда Cat Fruits-ийн агш нар нь бас ийм сайхан жимсний дээжийг миний дүүнэрт амттай бэлгээ өгсөн. За Намин Эрдэнэ би чэйжилсэн шүү дээ. Аюун Эрдэнэ ихрүүдийг чэйжлэгч бас нэрийн чэйжлэгч бас хэцүү шүү. За баярлалаа дүүнэртаа. За ингээд одоо гурлаа дараачихаа хэсэгт оръё.
Хоёр ихчтэй баярлалаа гэж хэл заяа. Баярлалаа. Баяртай. За баяртай минь. Баярлалаа. Дугаарын ивент тэтгэгч Монс хүнс, Амин Димээр баялаг Маамушус. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч байгууллага Cat Fruits. За ингээд Монголын бүх хүүхдүүд бүгдээрээ эрүүл саруул байх болтугай гэж ерөөй энэ сайхан нэвтрүүлгээрээ тийм ээ. Миний хүү эрүүл саруул өсөөрөө заа юу. Дүүдээ ярьсанд маш их баярлалаа. Ирсэнд баярлалаа. Дараачихаа олон сайхан амжилтуудаараа ихчтэйгээ холбоотойгоороо заа юу. За ингээд одоо дүүдээ бэлгээ өгье доо. Тих үү. За энэ болохоор чи ойлгосон те энэ юуны бэлэг гэлээ? Ямар бэлэг гэлээ? Би ч одоо олон удаа хэллээ те. С витамин. С витамин. С витамин гэдэг бэлэг юм уу? Шээ. Монс. Хүнс. Монс хүнс. Ах эгч нар нь миний үг эрүүл байгаарэ. Ханиад битгий хүрээрэ. Дархлаа өндөр байгаарэ гэдэг үг байгаа шээ. Заа юу. За тэгээд миний үг жимсэн дуртай. Одоо хайнаа нь явсан хүн чи одоо жимсийг бол идэж өгөө үсттэй. Энд одоо кокос л байхгүй бах. Бусад бүх жимс нь байгаа даа ер нь би тэгж бодож байна. Заа юу. За тэгээд энэ бэлгийг тэр ширэн дээрээ тавиад юм минийх. Өө анц өөхөд. За энийг ингээд ингэртээ тэрч. Энэ шин долгион гээд студи ах эгч нар нь миний хөө санаж гэнэ чи нөгөө ийм Google-тэй ийм төрхүүдтэй байсан санаж гэнэ. Тийм төрхүүдээр ингээд ийм стикерүүд хийж байгаа. Удахгүй миний дүүгийн төрх нь бас гарна. Тэгэхэр нь чамд өгнө шүү. За юу. За тэгээд энэ стикерүүдээр тоглоорой гэсэн шүү. За гоё газраа наагаар. За гурал одоо нэвтрүүлгээ баяртай гэд өндөрлөчий тийх үү. За миний хөө сууж байгаарай. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.